байдлаар энэ асуудлыг дэвшүүлээд ийм одоо шийдлүүдийн хувилбаруудыг одоо альтернатив гэх арай өөр талаас нь одоо гаргаж ирэх тэр боломжийг одоо бий болгож байгаараа өөрөөр тэр одоо илүү энэ эрүүл сарвал байдлаар энэ асуудлыг шийдвэрлэх тэр орчныг бүртгүүлж өгдгөөр би илүү онцлог юм болов уу гэж боддог. Тэр ч утгаараа бид нар энэ Монгол эдийн засгийн чуулганыг тэр дэлхийн эдийн засгийн одоо чуулганы одоо энэ зэрэгцээ авчрах тэр хэмжээний тэр үр нөлөө үзүүлдэг байдалд нь одоо авчрах одоо бид нар тэр талаас нь бол ажиллаж байна. За одоо хамгийн миний хувьд бол хамгийн одоо гол нэг том үр дүн гэвэл энэ эдийн засгийн чуулган маань одоо нэг амьгүй бий биш одоо амьтаа үүнийг одоо аваад явдаг ямар ч хэлсэн төрийн бас байгууллага бий болчлоо. Өөрөөр хэлбэл өмнө одоо дандаа одоо ажлын хэсгээр сайн дураараа нэг зохион байгуулалт явдаг байсан бол энийг одоо тасралтгүй төрөний одоо манай найдлаа хэлснээр тасралтгүй үйл ажиллагааг хангах ийм одоо боломжийн одоо ажлын албатай болчлоо. Тийм учраас бид нар энэ 2012 оны хувьд бол бид нар зөвхөн энэ чуулган гэдэг зохион байгуулалт зогсохгүй ер нь болж игэл одоо улирал үртэй тухайн асуудлуудаараа одоо хилцүүлэг өрнүүлдэг одоо мини форумод тэр эндрийг одоо бий болгож өгдөг ийм бас одоо үргэлжилсэн тасралтгүй үйл ажиллагааг хангаж явъя гэсэн ийм бас зөвлөлт тавиад одоо ажиллаж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн форумыг бол төрөлхтний хэмжээнд бас нэлээд өндөр хэмжээнд хүлээж авдаг, ерөнхийлөгч оролцдог ерөнхий сайдын хувьд бас нэлээд анхаарлаа хандуулдаг. Эргээд одоо бид нар яг одоо түрүүн таны хэлдгээр хөгжлийн бодлоготой юу тусах вэ гэдгийг бас нэлээд анхаарч үздэг байхаа гэж би бодож байна л да. Энд би нэг сая юм таны асуулт нэг юм нэмчихв хоёрхан жишээ хэлье л да. Нэгдүгээрт одоо эдийн засгийн форумын үр дүн үр ашиг нь хаанаа байж болох вэ гэхээр энгийн жишээ хэлээд хүнд ойлгомжтой хүүднээс жишээлбэл одоо нэг одоо бэлэн мөнгө амлахыг буруу гэж бүгд ярьдаг шүү дээ. Одоо бүх төвшөнд бүх хүнд ярьж байгаа. Хэрвээ магадгүй одоо төсөөлөд үзэх юм тайлбархан жишээ авах юм бол 2007 онд ч юм уу 8 онд эдийн засгийн форум гэж зүйл байгаад эдийн засгийн одоо яг бодлогын төвшөнд ямар зүйл яах вэ, ийх вэ гэдээ ярилцсан бол магадгүй тухайн үед тэр хоёр нам бэлэн мөнгөний амлалтад хийхгүй ч байсан байж магадгүй. Тэгэхээр одоогийн ингээд өнгөрсөн 3 жил эдийн засгийн форум хийсэн болохоор ерөнхийдөө улс төрийн намуудын төвшөнд ч бодлого тодорхойлж байгаа тэр төрөлсөд боловсруулж байгаа хууль боловсруулж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэндээ бизнесийн хувьд ч гэсэндээ ямар сэдв болохгүй хаана ямар судалгаа байна гэдэг ярих боломжтой болсон болохоор тэр бол бидний яг хэмжих боломжгүй боловсрол бол асар том үр дүн байна. Хоёрдугаар яг тодорхой үр дүн түрүүн дээр ирсэн төр хувийн хөгжлийн форум гэж саяхан болсон. Тэр форум яагаад үндэсний шинтгэлийн хорооноос зохион байгуулсан л да. Манай хамтар зохион байгуулсан. Тэр яагаад болсон бэ гэхээр 2011 оны хөгжилд хамтдаа гэдэг уран дээр болсон эдийн засгийн чуулганы нэг үндсэн сэдвийн төр хувийн хөгжил гэсэн сэдв байсан. Тэгэхээр тэрэн дээр ярьсан болохоор магадгүй ч явах яхахгүй судлаачд болон төрийн тэр бодлого хууль боловсруулж байгаа яамны хэсгийн ямар ч тэрний илүү анхаарад бусад тэр хувийн хөгжлөөс нь илүү шаардаад эхэлж байгаа. Тийм болохоор явсараа тэр форум болсон. Хууль батлагдчихж байгаа тийм. Тэгээ эргээд бидний өмнө явдаггүй байсан асуудлууд өөрөө юмшихгүй ингээд олонний анхаарал дөрөд ингээд яваад байгаа нэг давуу тал. Тэгээ нь шууд үр дүн мөн. Тэгэхээр энэ жилийн хувьд түрүүн та цогцолд орсон зоч төлөөлөгчд гадна хүмүүст одоо бас эдийн засгчдад урилга өгсөн байгаа гэдэг чинь тэгэхээр бас энэ бас Монголын эдийн засгийн форум дэлхийн нийтийн анхаарлын төв гэдэг юм уу зарим одоо бас манай улстай холбоотой ер нь манай Монгол улс ч одоо бас энэ уул уурхайн салбараар дэлхийн нийтийн анхаарлын төвд очсон энэ Монгол улсад ер нь юу өрнөж яаж ингэж чигтээд ингээд хараад байж идэг улсууд бас зөндөө болсон тэгэхээр их олон хүнд урилга өгснөө хэр зэрэг олон гадаадын зоч төлөөлөгчд ирэх бол за бидний хувьд бол гол нь мэдээж хэрэг энэ Монголын эдийн засгийн чуулган учраас бидний одоо гол оролцогчид бол манай Монгол иргэд төр засгийнхан болон хувийн хвшилтийн иргэний нийгмийн одоо төлөөлөгчд байна. Эрдэмтэн иргэд судлаачдын одоо бид нар оролцоог хангах талаар энэ жил бол илүү төлхөө ажиллана гэж бодож байна. Ажиллаж байгаа. Гадаад олон улсын одоо юу гэдэг төлөөллийн хувьд бол мэдээж хэрэг зөв хэмжээгээр оролцсон. За ялангуяа биднэрт одоо ямар өөрсдөө одоо хүртэл одоо сонирхлоо шууд
эдийн яам, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газрууд гэдэг. Тэд нар бол өөрсдөө бас сонирхлоо илэрхийлж байна те. Бид нар одоо ингээд оролцъё те. Дэмжиж бидний бас бидний ч гэсэн бас одоо дуу хоолойг сонсооч гэдэг. Мэдээж хэрэг түрүүн өөрөө хэллээ. Ялангуяа манай одоо уул уурхай салбар те. Ашиг мөлтний салбар бол нэлээд хөгжиж байгаа. Энэ нь эргээд нөгөө олон улсын ялангуяа санхүүгийн болон бизнесийн одоо бас сонирхлыг бол маш их өдөөж төрүүлж байгаа. Мэдээж хэрэг ер нь байгалийн одоо нөөц байдлын зохистой удирдлага тий түрүүн би бас цогц төрсэн тэр хүрэн эдийн засгийг яаж одоо илүү ногоон болгох вэ тий өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжил маань бол тэр яаж илүү одоо хүн төвтэй байх вэ байгаль орчиндоо байгальдаа одоо юу гэдэг ээлтэй хүрээлэн буй орчиндоо одоо халахгүй байх талаас нь одоо дэлхийд яриад одоо ярилцж байна л да. Тэр утгаараа бол мэдээж хэрэг Монголын эдийн засгийн чуулган бол бас энэ олон улсын бас сонирхож байгаа одоо бүлэг хүмүүс төлөөлөлд бол бас анхаарлын төвд бол байгаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо манай эдийн засгийн ер нь одоо урт хугацааны хөгжлийн загвар гэж яг ямар байх юм бэ? Тэр өнөөдөр Монгол улс бол одоо энэ хятад гэдэг улсын энэ одоо түүхийдийг бэлтгэдэг тийм одоо загвартай ингээд он удаан жил байх юм уу? Эсвэл одоо манай эдийн засгч нь өөрөө одоо тийм тогтвортой өөрийн гэсэн тийм загвартай байх юм уу гэдэг талаар бол одоо нэлээд одоо энэ хуралдаанаараа чуулганаараа бол одоо нэлээд асуудлуудыг одоо ярина гэж одоо бид нэр төлөвлөж байгаа л да. Тэгээд түрүүн бол түрүүд хэллээ. Бид нар бол энэ ногоон шийдэлтэй өнөөдөр жишээ сэргээгдэгч юм уу ч гэдэг Монголд бол асрыг нөөц байна гэж бид ярьж байгаа. Тэгэхээр энэ сэргээгдэгч юм уу ч гэдэг чинь ер нь одоо энэ манай ногоон эдийн засгийн загварын манай эдийн засгийн хөгжлийн одоо нэг хэсэг байх юм уугүй юу? Байх юм бол одоо ямар хэлбэрээр яаж байх боломжтой вэ гэдэг талаар бүгдээрээ ярилцъя. Энэ тал дээр бол одоо бид нар бас шинэлэг арга хэлбэрийг бол одоо сонгосон байгаа. Тэр нь болохоор мэтгэлцээ тийм. Тэгэхээр бол одоо энэ Монгол одоо нүүрсээрээ хөгжих үү эсвэл одоо сэргээгдэх юм уу салхи нараар хөгжих үү гэсэн одоо асуудал дээр бол мэтгэлцээ зохион байгуулъя энэ чуулган дээр. Тэгээ энд бол одоо хүмүүсүүд бол асуудлаа одоо судалдаг сонирхдаг хүмүүсүүд бол өөрийн гэсэн бодол санаатай хурж ирээд тэгээд тэр ширээгээ тойрч суугаад ярилцъя гэсэн тийм бас нэг одоо зорилго байна. Тэгээ мөн бас одоо өнөөдөр бол Монголын одоо эдийн засгийн хөгжил тэгээд манай нийгмийн хөгжилд бол усны асуудал, усны менежментийн асуудал бол их чухал болж гарч ирж байна л да. Өнөөдөр бол одоо энэ асуудалтай бид нар бас ямар одоо бодолтой ямар бодлоготой явах юм бэ гэдэг талаараа бас бүгдээр энэ шин санаа байвал тэрийг бас хэлэлцээ. Тэгэхээр бол ер нь ногоон эдийн засаг одоо сая хэллээ. Ер нь манай өнөөдөр байгаа энэ хүрэн ямыг яаж илүү ногоон болгох вэ? Яаж илүү хүнд хүртээлтэй, байгаль дээлтэй болгох вэ гэдэг тал дээр бол анхаарч одоо ажиллая. Энэ бол одоо манай нэг эдийн засгийн өөрчлөлтөх чадвар гэдэг юмтай бол одоо их холбоотой юм аа гэж одоо бид нар үзэж байгаа. Тэгэхээр энэ эцсийн эцэд явсаар одоо энэ Монголын эдийн засгийн форум бид хамтдаа хөгжилт хамтдаа гэдэг юм янз янзын одоо ураатай өгч шүү дээ. Тэгэхээр та гурийн одоо сая ярьсан ярианаас ер нь бол Монголын эдийн засгийн форум бол Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг одоо бид тодорхойлно гэж хэлж болохоор байна л да. Тэндээс ингээд харахад тэгэхээр би бас нэг уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гадаадын нэг хүнтэй ярилцж хахад ер нь одоо танаахан ингээд эдийн засгийн форум гэдэг юм уу ямар нэг юм ингэж ярьснараа айгүй хүнд ил гаргадаг те түнс одоо нэг уул уурхайн салбарт бид нар бизнес хийгээл идэг нэг хэдхэн хүмүүс хоорондоо ярьж байгаа л одоо зөх төвшөнд нь шийдвэр гаргаждаг тэр шийдвэр нь амьдрал дээр ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй дандаа нөгөө сөрөг нөлөөгөө авчирдаг ийм хэцүү байсан те сүүлийн үед бол харьцангуй одоо хонглын үзүүрт гэрэл харагдаж байна гэдэг шиг бас ярьснараа бас асуудлыг бас нэлийн бас хөнгөвчилж байна. Бид нар ч гэсэн одоо Монгол улсад бизнес явуулахад бас таатай аль талтай ашигтай байна гэсэн юм зүйлийг бас ярьж ирсэн. Тэгээд ерөнхий сайдаас өнгөрсөн одоо энэ жилийн эдийн засгийн форумын төгсгөл хэлэхдээ Монгол улсын одоо урт бөгөөд дунд хугацааны одоо энэ хөгжлийн чиг хандлагыг бид одоо тодорхойлох ёстой юм аа. Энэ одоо хурлаараач гэдэг юм уу энэ ингэж бид нар хоорондоо ингэж шуулснараа гэж ингэж тодорхойлж хэлж ирсэн л да. Тэгэхээр яхахгүй энэ бол Монголын одоо Монгол улсын эдийн засгийн хөгжлийн одоо чиг хандлагыг тодорхойлож бас нэг том чуулга уулзалт болоод байна, нүүр царай болоод байна гэж би хэлэх гээд байна л да.
Тийм асуудал тийм. Тийм. Тэр шиг яхааргуу та барыг бүгдийг ярьчлаа. Яхааргуу юу л да. Эдийн засгийн форум болвол энэ эдийн засгийн чуулган болвол Монголд одоо Монгол улсад хамгийн том одоо хуралдаа гэдэг юм уу чуулган хамгийн том гол нөлөө бүх хүмүүс бүгд цуглаж байгаа. Сая хэлж байгаа түрүүн яагаад гадаадынхын сонирхоод байна вэ? Энэ ч уг нь Монголын дотоодын эдийн засгийн бодлогыг тодорхойлох чуулган баггүй. Тэгээ гадаадынхын яагаад энэ сонирхож байна гэхээр өөр өөрийн сонирхол байгаа. Нэгдүгээр төр бол мэдээж хөрөнгө оруулах байгаа орчноо тандах зорилготой байгаа. Тэгээд чинь мянган гаруй хүн цуглана гэдэг чинь дандаа тийм Монголын шийдвэр гаргагч нь цуглаж байгаа тийм судлаачд нь ч гэсэн илүү гол судлаачд байгаа. Үн цэнтэй мэдээлэл тэнд явна. Тэнд олон хүнтэй уулзна. Яг бодлогын чанарын гол нэг ирээдүйн богино хугацааны төсөөлөл хийх боломж тэнд бүрдэн тийм. Тэгэхээр ямар хууль баталгадсан бүх талын нэлийн тийм өндөр түвшний мэдээллийг олон холбоосоос авчих болохоор тэр бол богинохон хугацаанд асар их мэдээлэл цуглуулах маш үн цэнтэй цаг юм л да. Тийм болохоор тэд нар бол сонирхол маш их байгаа. Хоёрдугаар түрүүмэс өөрөө хөндөж ирлээ. Бид бас энэ Монголын эдийн засгийн чуулганыг одоо сүүлийн 2 жил зохион байгууллаа. Үүний бас нэг шууд үр нөлөө гэх юм бол ер нь альва одоо салбарт те байгууллага одоо ялангуяа төрийн байгууллагуудын хувьд бас энэ асуудлыг заавал юу гэдэг хаалганы цаана те нууцаар ингээд хилцээд шийдвэрлээд явах албагүй маа. Энэ асуудлуудаа ингээд нээлттэй гаргаж ирээд бусдын одоо ялангуяа энэ сонирхогч олон талуудын бас дуу хоолойг сонсоод тэр асуудлуудаа илүү одоо оновчтой тийм шийдвэрлэх тэр зөв тийм шийдвэрийг гаргах зөв бодлого гаргах тэр тийм боломж бас байд юм байна гэдгийг бол харуулж чадсанаар бас нэг онцлогтой гэж бодож байна. Тийм ч учраас ер нь манай бас телевиз үзэгчид ч гэсэн бас одоо анзаарч байгаа тийм сүүлийн 2 жил бол ялангуяа форум гэдэг одоо нэртэй одоо юу гэдэг чуулган баг хурал те хуралдаанууд хурлууд бол маш одоо нэмэгдсэн байгаа. Өөрөөр энэ Монголын эдийн засгийн чуулган форум гэдэг одоо хэлбэрээр өөрөөр тэр нээлттэй хилцүүлгийн хэлбэрийг энэ бас энэ бодлого боловсруулагчид те ард иргэдийн төхөм авчруулж чадсанараа бол бас нэг том ач холбогдолтой гэж бодож байна. Сүүлийн жишээг бол саяхан одоо энэ өнгөрсөн хагас санд хүрэлцэн байгаль орчны салбарын тийм бас форум болж өнгөрлөө. Эргээд энэ маань бас энэ утгаараа бол бас нэг одоо том өрнөл юм л гэж бодож байна л да тийм. Өөрөлд тэр нээлттэй хилцүүлэг тэр форум эндрийг ард иргэд болоо энэ төр засгийнх нь бид нар ойртуулж өглөө гэж бодож байна. Өнгөрсөн жил бол одоо нэг бидний бас яг форумынхаа чуулганыхаа үеэр бас нэг амжилт бол манай хэвлэл мэдээллийнхэн бол маш их идэвхтэй ажилласан шүү дээ. Бид нар бол одоо энэ нээлттэй байлгыг энэ одоо олон хүний санал бодлыг одоо ингээд хилждэг тийм тавцангаа бол одоо яаж мэдээлэлээ тийм бидний одоо энэ ярилцж байгаа асуудлаа яаж олон хүнтэй хүргэх үү гэдэг тал дээр бол одоо хэвлэл мэдээллийнхэн бол идэвхтэй оролцож одоо энэ форумын одоо өнгөж өгч царайг бол тодорхойлж ирсэн. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээгээр бол одоо хэлэлцэж үзэгч маань бол эдийн засгийн форум гэж одоо юу юм бэ? Энэ яадаг чуулган юм бэ гэхээр бол та бүгдээс бол их одоо зөв мэдээллийг авсан байгаа. Тэгэхээр бол одоо энэ жил ч гэсэн бас одоо бид нар энэ одоо хийж байгаа ажлаа тэгээд ялангуяа одоо энэ олон хүнийг цуглуулад олон сайхан зүйлээ яриад тэрийг бол одоо олон нийтэд мэдээлэх тал дээр бол бас хамтарч ажиллана гэж гэсэн бодолтой байгаа л да. Тэгэхээр өнгөрсөн бас чуулганаар яригдчихсэн нь ер нь Монгол улсын хүн амын талаас илүү яг хэдэн үе мэдэхгүй нь Монгол улсыг ер нь залуу улс гэдэг чинь тэгэхээр манай Монголын одоо залуучуудаас гадаадын улс орныг зориханд тэнд ажиллах хүс сонирхол нь хэвээрээ байна. Тэгэхээр тэр одоо мэдлэгтэй боловсралтай болсон хүчнээ яаж одоо Монгол улсынхаа хөгжилд одоо хувь нэмрээ оруулах вэ? Тэ яаж Монголдо авчрах вэ гэдэг асуудал бас нэлээд бас яригдчихсэн. Тэгээд дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол залуу хүнийг яаж бий болгох вэ гэл. Ер нь Монгол залуучууд маань бас ер нь юмд идэвхтэй хэрнээ санаачлах бас жоохон яг ингээ ажлын талбар дээр гарахаараа ажиллаа хийжтэй. Санаачлах жоохон төдөө байд юм. Магадгүй одоо бас бидний үзээс сууж залуучууд бид нар одоо бас Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах энэ эдийн засгийн форум гэдэгт нь орж оролцъё ч гэдэг юм уу. Тийм сонирхолтой залуучуудын оролцох боломж байгаа юу? Эдийн засгийн форум бол мэдээж хэрэг нээлттэй төрийн бус олон нийтийн байгууллага. Тийм болохоор эдийн засгийн форум бол оролцох
бүх хүнд нээлттэй. Хамгийн гол нь бид нар мэдээж хэрэг тодорхой зохион байгуулалттай байгаа. Тодорхой сэдвүүдээр хилцүүлэг өрнүүлнэ. Тэгэхээр тэрэнд бол чөлөөтэй ирж оролцож болно. Бидний нэг Мэ форум CGM гэсэн вебсайт байгаа. Тэргүүр ороод бүх мэдээллийг авч болно. Бүхэн сэдв асуудлууд нээлттэй байгаа. Дээр нь имэйл бичиж болно, уцтаж болно. Ерөөс чөлөөтэй оролцож болно. 1000 гаруй оролцогч төлөвлөж байгаа гэсэн тийм. Тэгэхээр би энэ дэр түрүү нэг хэлсэн форумын 2 өдрийн чуулганы хуралдаан бол зөвхөн 1% хийнэ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр заавал одоо юу гэдэг 1000 хүнд багтаж ороод тэнд очиж суугаад зангай зүгээс суугаад тахтай биш. Гол нь оролцыг үл өнөөдөр ч маргааш одоо манай офис руу явах юм бол оролцох нээлттэй байгаа. Ялангуяа энэ би гадаад байгаа монголчууд нэлээд тийм одоо бид нар ингээд анзаарахгүй болохоос биш. Ерөнхийдөө нэлээд том өндөр түвшний судлаачтай хэдийн бий болсон байгаа байхгүй. Тэгээс гадаад гэж байгаа Монголд ч ажиллаж байгаа бид нар анзаарахгүй байгаа. Тэр судлаачд өөрсдөө бидэрт яг ингээд бидэртэй холбогдоод бид нар ингээд холбогдож байгаа л да. Гэхдээ магадгүй дунд нь үлдсэн байх үе санаа зовж байна. Бидэртэй өөрсдөө холбоод бизнесийнхэн ч гэсэн өөрсдөө яаж хамтарч ажиллах вэ? Саналаа яаж оруулах вэ гэдэг саягаа өгөөд холбоотой ороод ирэх юм бол бүх бидний нэг явж байгаа тэр зохион байгуулалтын циклд ороо явж байгаа бол бүгд оролцох боломжтой шүү. Яг энэгээр зөв асуудал хөндлөө. Бидэртэй холбогдох, хамтран ажиллах, бизнесийнхэн тэр хувийн хөвшил өөр юу гэдгийг бүгд нээлттэй шүү. Засгийн газрын төвшөнд бас гадаад байгаа монголчуудыг авчрах гүүр гэдэг нэг юм байгууллага байгуулсан байл шүү дээ. Тэгээд бас нутаг руугаа яаж чиглүүлэх вэ гэдээ бас төрийн бодлогын хэмжээнд бас авч үзэж байгаа юм байл шүү дээ. Тэгэхээр бас олон ер нь гадаад байгаа монголчууд дандаа нэг холбоо байгуулсан байдаг шүү дээ. Тэмцгийн монголчуудын холбоо энэ төр гэдэг. Тэгэхээр тэд нар одоо бас мэдээж зэрэг бас интернетээр үздэг те мэдээлэл авч байгаа. Тэрээс энэ эдийн засгийн форумд оролцоод өөрсдийнхөө санал бодлыг бас имэйлээр ч юм уу эсвэл өөрсдөө бас оролцох биеэр оролцоод одоо боломжтой бол оролцох юм бас боломжтой юм байна те. Бидний жишээ хэлээд өнгөрсөн жил одоо чуулганы үеэр бол одоо их олон хүмүүс ирсэн байсан. Тэгээд өнөөдөр бол ингээд интернет явж байгаа нэг зарим хүмүүстэй тааралдахад бол би яг одоо биеэрээ тэр хүнтэй бол чуулганы үеэр танилцж ирсэн юм аа. Одоо өнгөрсөн онд ч тэр хүн бол одоо жишээлбэл тухайн үед бол гадаадд одоо амьдарч ажиллаж байсан. Тэгээд бол одоо Монголын одоо Монголдо эргэж ирмээр байна. Ер нь манай эдийн засаг одоо ямар одоо болж байгаа, манайд ямар боломж байгаа, тэрийг ингээд судлаад явж гэнэ гэсэн. Тэгээ өнөөдөр тэр хүн болоод жишээл одоо Монголдо ирээд ингээд ажиллаад амьдраад байж байгаа. Тэгэхээр бол ийм одоо бас бодит жишээнүүд байна л да. Тэр бас энэ танилын өрөө та бүхэн гэсэн эдийн засгийн форумын үед танилцсан найдлаа захирал байна. Ер нь бид нар бас эдийн засгийн форум гэдэг энэ том бас энэ чуулга уулзалт бол бас олон хүмүүсийг бие биентэйг танилцуулдаг тийм. Дээрээс нь бас мэдээлэл солилцох маш том энэ дэр болж чаддаг тийм. За ингээд өдөр тавхандаа бид мэдээлэл өглөө энэ 2012 оны 3 дугаар сарын 5-6-нд Монголын эдийн засгийн форум